Энэ пост карго. Монголд байгаа гэрээхэндээ баг сага юм явуул гэсэн чинь хэл хаалттай хэцүү юм аа. Үгүй ээ. Чи одоо л сонсоогүй юу? Эмэн пост карго 7 өнөг бүрийн 5 гарагт Солонгосоос Улаанбаатар чиглэлд ачаа явуулж байгаа шүү. Хүй тийм үү? Тэднийх дулаалгатай тээвэр хийдэг гинэ. Зун нь хасах, өвөл бол нэмэх температурын хөрвүүртэй. Тийм болохоор гоо сайхны бүтээгдэхүүн явуулсан ч хөлдний санаа зовлтгоо. Монголдоо бас хүргэлттэй гэрээсээ л ачаагаа авдаг гин. Ямар амар юм бэ? Нөгөө гэрээхэндээ явуулна гэдээсэн ачаагаа эмэн пост каргогоор явуулчих юм уу? Хаягийг нөгөөч. Солонгост хаяг нь Монгол 5-ны Б1 давхарт байдаг гин. Утас нь Тэг 10 75 69 82 99. Тэг 10 27 73 82 99. Улаанбаатарт бол төмөр замын Варета чуулган ардалт 2 давхар сар ловс байд юм бэлээ. Утасны дугаар нь 77 13 23 23. Өнөөрөө Эмэн пост карго гэсэн Facebook хаягаар нь бас холбогдох боломжтой. Ашгүй дээ, баярлаа. За, та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. За, Солонгост ажиллаж амьдарч байгаа та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За, монголчууд Солонгос нэвтрүүлэг маань эхлээд бэлэн болсон байна. За, Солонгос улсын нийслэл Сөүл хотод 12 цаг 16 минут болжээ. За, өнөөдөр та бүхэндээ нэвтрүүлгийн асуулт хариултын аахаа нэвтрүүлгээр эхлүүлэхээс гадна за, монголчууд бие биений ажил хийхгүй маа гэсэн сэдвээр ярилцахаар бэлдсэн байна. За, та бүхэн маань нэвтрүүлгийн шууд утас болох Тэг 70 46 41 1041 дугаарлаа холбогдоод за, асуулт хариултан дээр яг мэдчих юм бол хариултаа. За, мөн сэдв дээр ярилцахаар шууд холбогдоорой. Манай утас энгийн тарифтай байгаа гэдэг. За, өглөөний мэнд хүргэж байхаа. За, өглөөний мэнд хүргэе. Манай нэвтрүүлэгтээ бас өнөөдрөөс Эмэн пост карго хамтарч ажиллаж байгааг та бүхэндээ дуулгая. За, тэгээ анхаа нэвтрүүлгийн асуултыг та бүхэн Тэг 46 41 1941 дугаараар залгаад хэлэх боломжтой. Коммент бичээрэй. За, тэгвэл эхний асуултаа тавиад эхлэх үү? За, тэгэхээр та бүхэн эхний асуултаа сонсоорой. Түрээжүүр гэж юу гэсэн үг вэ гэсэн юм эхний асуултыг бол тавьж байна. За, та бүхний бас сайн мэдэх юм сүлжээ нарийн бом нийтлэг өрөөдөг тийм түрээжүүр. Энэ нэр яг энэ одоо нэр нь юу гэсэн утгатай вэ гэсэн ийм асуултыг эхний асуултыг тавьж байна. За, түрээжүүр. Та бүхний бас сайн мэдэх юм сүлжээ. За, пүүжэ өдрийн минь хоёроо гэсэн байна. Өдрийн минь хүргэе. Өдрийн минь хүргэе. За, Туканаас Сүрийн гамбаа, за Мэн баяр бүрсрэн, Юрэмаа альмаа бүгдээрээ өглөөний минь өдрийн минь гэж хэлсэн байна. Та бүхэндээ бас өдрийн минь хүргэе. Өдрийн минь хүргэе. За, дүүрээжүүр гэд юу гэсэн утгатай үг юм болоо. За, энэ бол ер нь бид нар Монголд ч гэсэн байгаа штэ тий. Гэхдээ яг энэ утга маань үг нь ямар утгатай үг гэдэм болоо. Гэхдээ үг нь Франц үг л тий. Тий, Франц үг маань за. Хаад мань өглөө Франц үг таах юм шүү. Тэгээ магадгүй зарим нь анзаарч ясан хүмүүс байж магадгүй. Гэхдээ энэ ер нь дуудлага нь хэцүүлтэй одоо ялангуяа англиар бичээд тэгээ хүмүүс таксинд хэлэхдээ би өмнөөс тэгээ сонсч лээсэн. Янз бүрээр хэлдэг. За, монголчууд гэхэд бүр нэг өөрөөр хэлдэг, солонгосчууд нэг өөрөөр. За, яг олон улсын ч гэсэн нэг өөрөөр тийм их. Та өөрөө яг яаж уншдаг байсан бэ? Түлээж өөрл гэдэг нэг тиймэрхүү тэгээд л яг үнэн үү. Би бол одоо юу лээ нэгийг буруу хэлжсэн маа. Түлээж уур гэдэг чинь юу лээ гэсэн чи түл ээжүүр бол юу лээ нэг сонирл уншаад байсан. Тоос ч үлээ мэдхээр нэг тийм сонир уншаад байсан. За, юм минь өдрийн минь гэсэн маань Солонгос гинт хүүтэрчлээ хөлтлөө гэсэн маань харин тийм ээ одоо өчигдрөөс тэг ер нь бол бас ойртой хүүтэн байх шинжтэй ба та бүхэн бас дулаан хувцас өмсөрөө. За, түлээжүүр гэж юу гэсэн утгатай үг юм болоо. За, тэгэхээр Жошуа бол дотор нарийн бовчин гэж бичсэн байна. Хараахан биш байх тийм. Яг утгыг хэлэх байгаа шүү тийм. Тийм, утгыг хэлэх байгаа. Ямар утгатай үг юм болоо. Ер нь Солонгост бол зөндөл гэдэг шүү дээ. Энэ үг Монголч гэсэн хаасаагүй энэ дэлгүүр байдаг. Гэхдээ яг ямар утгатай үг юм болоо. Би ч гэсэн ерөөсөө энэ утгыг нь бодож үзэж байгаагүй юм бэл. Тэг өнөөдөр бүгдээрээ бас утгыг нь мэдэж авцгаая. За, тракер өглөөний минь гэсэн байна. Хариулт буруу байна гэлэхгүй. Өглөөний минь тэргээ. За, Дуканаас Сүрийн гамбаа талхачны нэр гэсэн байна. Талхачны нэр бол биш байгаа шүү. Нэг утгатай үг байгаа. За, тэгэхээр Баттулга Балдан омб everyday гэж бичсэн байна. За, тэгэхээр энэ чинь зүгээр л үстэй. Гэхдээ сая бол яг Чансуугийн бас нэлээд зэрэгцээд бичлээ дээ. Тэгээд манай Чансуугийн байнга зөв хариултыг илгээдэг. Тэгээ Баттулга Балдан гомд энэ одоо ялагж байлаа гээл одоо ихийн эцэг болохоор гээл тэрвэ шүү дээ. За, баяр хүргэе Баттулга Балдан гомд. За, баяр хүргэе. За, энэ үг маань мэйл буюу өдөр бүр гэсэн юм утгатай үг гэдэг. Манай түлээж уур гэдэг. Нэр талхмын газар гэхэд их тийм нарийн бовны газар их тохирсон нэр байдаг. Өдөр бүр шин гэдэг тийм агуулга нэрнээсээ ихлээ шууд одоо ойлгогдохоор тийм нэртэй гэж санагдлаа. Тийм байна. За, дараачих нь түмьён пластик буюу пластик амны хаалт зүүвэл амны хаалт буюу маск зүүсэнд одоо тооцд юм болов. Пластик хаалт зүүх юм бол тийм маск зүүсэнд тооцд юм болов.
Тийм бид нар ч нэг ажиллаар тарааж өгөөд энэ нүдний шил шиг ингэж зүгөө давхар бас энэ маскн дээрээ зүгөөл яваад идгийг тиймэрхүү пластик амны хаалтыг зүгүүл маск зүүсэн тооцох уу гэсэн юм асуулт байна. Тийм одоо нөгөө маск зүүхээ дотор нь ч гэсэн ангилсан байгаа. Ийм төрлийн маскыг зүүвэл яг маск одоо торгож байгаа шүү дээ тийм зүүгүү тохиол. Тэгэхээр ийм тохиолдолд бол торхгүй ийм маск зүүсэн тохиол. Ийм маскуудыг зүүсэн тохиол торгоно гэж мэдэн дээр ерөөхдөө бол ингэ танилцуулсан байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ тооцдсон болов уу, тооцдгүй болов уу? За юм минь тооцохгүй гэсэн байна. Сайхнаа өдрийн мэндэ гэсэн байна. За тэгээд одоо зөв хариултан дээр ч одоо юу гэж яг хоёлаа тэр нэмэлт нэг юуг нь оруулж авах уу яах вэ? Юу гэж байна? За торгуулыг нь. Тийм ер нь бол хариултан тооцохгүй гэсэн хоёр хариулт болчиход байгаа шүү дээ. За тэгвэл тооцохгүй бол юу гэж тооцол юу гэж асууж байгаа. Харин тийм асуулаа жоохон өндрүүлэх гэдэг. Хин нэргүүлээ. Би одоо сүүлээд өөрөө ч асуулт ойлгох болох гэсэн шүү. Манбаяр бүрсрэн тооцохгүй гэсэн маань Тукана сүрийн амба тооцсон тооцохгүй гэсэн. Жошо Волтер тооцохгүй. За тракер тооцохгүй байхаа гэсэн байна. За тэгэхээр энэ асуултын ялагчаар тийм юм минь маань зөв хариултыг хамгийн түрүүнд илгээсэн байна. За тэгэхээр мэдээж бол маскыг тооцохгүй. Тэгээд дээр нь энэ маск зүүсэн тохиол 100,000 вон-ы торгуулийг бол ногдуулж байгаа гэсэн байна. Одоо бол хэрэг яг шаардлага хангаагүй маск тэгээд саяхан зүгээр энэ төмьён гэдэг чинь одоо нефт тунгалаг гэсэн утгатай байгаа шүү дээ. Төмьён пластик ийм маск байдаг шүү дээ. Тэрийг зүүсэн тохиолдолд бол яг маск зүүсэнд бол тооцохгүй 100,000 вон-оор л торгох юм биш үү. Жошо Болдотер агаар шүүгчтэй маскыг бас хориглоод байгаа үстэй гэсэн байна. Тэгээд дотор нь бол хэдий ангилсан байна. Бүлгэртэй бас тийм маскын нэрээр тооцохгүй гэдээсэн. За пүүжэ дангаараа тооцохгүй дотоороо давхар зүүсэн дээр гэсэн байна. Энэ тийм баг шүү. За дараагийн асуулт авах уу? Тэгээ хоёр дахь асуултын маань ялагчаар за юм минь хамгийн түрүүнд бол асуултын хариултыг зөв илгээлээ. Танд дахин баяр хүргэе. За тэгэхээр 3 дугаар болохоор Солонгост гэмт хэрэгтэнд доорх 3 зүйлийн алийг нь зөвлөгдөг вэ гэсэн байна тийм. За тэгэхээр нэгдүгээр палжи тэгээд энэ палжи гэж хэлж байгаа юм тийм. 3 юм юм тийм. Төстэй. Тийм. За панжи гэхээр бүгдээрээ мэдчихэж байгаа тийм бөгж. За пайлжи гэхээр гарын бугавчийг хэлж байгаа. Пай гэдэг чинь одоо гарыг хэлээд байгаа шүү. Байлжигээ бэгээр эхлэхээр болохоор хөлийн одоо зүйлс юм уу те. Яг ийм 3 төрлийн зүйлийг алийг нь одоо те одоо Солонгос гэмт хэрэгтэнд доорх 3 зүйл аль нэг нь л зөвлөгдөг хон штэ. За одоо нэг удуусан гээл байгаа тэр хэрэгтэн ч гэсэнд одоо бол гарч ирсэн бол зүгээд тэр маань өөрөө ингээд тэр хэрэгтэн хаана явж байгаа те энэ одоо локейшн гэдэг те хаана явж байгааг ингээд заах зориулттай гэх юм уу. Тийм тэгэхээр энийг бол заавал зөвлөгдөг байгаа. Тэгэхээр энэ 3 зүйлсийн алийг нь зөвлөгдөг юм байна. Панжи буюу бөгж, пайлжи буюу гарын бугавч, байлжи буюу хөлийн зөвлөлт гэх юм уу тийм хөлийн одоо бугавч гэх юм уу. За манай хүмүүс маань 2 1 3-г шууд хариултаа бол хөвчлэн тоогоор нь тийм хариулаад байна тийм. За тэгэхээр зөв хариултуудыг бол маш их илгээж байна. Өнөөдрийн асуултууд жоохон амархан байсан үг галзуулаад авах чинь тийм хооронд хариулчих. Эсвэл манайхан мэрэгжлэн болоод байна шүү дээ тийм. За. За надад бол одоо жишээ нь хамгийн түрүүнд харагдж байгаа нь болохоор пүүжэ дангаараа тооцохгүй дотоороо давхар зүүсэн дэр гэж хариулаад үүний дараагаар бигзж баццэг 3 гэж бол хариулсан байна. Хаана? Таних дээр үү тий? За тэгээ түүнээс хойш пүүжэ 2 тэмүүлэн үүлэн 3 за юм инээ бас палжи гэж бичсэн байна. За бэс хөлт 3 гэсэн байна. Бигзж баццэг өдрийн мэндэ бирцэг өдрийн мэндэ гэсэн байна. За надад бол зөв хариулт ороод ирсэн байна шүү. За зөв хариултыг Тукана сүрийн гамбаа явуулсан байна 3 гээд. За тэгэхээр Солонгост гэмт хэрэгтэнд юу зөвлөдөг вэ гэхээр за байлжи буюу одоо нөгөө хөлийн зөвлөх юм уу те хөлийн одоо хөлөндөө ингээд зүгөөж явах нь шүү дээ те. Зөвлөд юм байлаа. Гарандаа зөвлөх юм бол тэр бол ингээд илт мэдэгдэн шүү дээ те. Тэр мэдээж хөлөндөө зүгэл ер нь Америкч тийм үү бусад орнууд ч гэсэн нэлээд одоо дээрээс бид нар канонерээс нэтлээ харж өгсөндөө байрлалын тогтоодог. За тэгээд тогтоосон бүсээс гараа явчлаач гэдэг юм уу эсвэл яг сэжигтэй тийм тохиолдол байрлалыг бол хайдаг гэж харагдаж байсан. Тэгсэн чинь Тукана сүрийн гамбаа би гуруулгын бичлээ ялагч болох байгаа гэдэг. Шүт гэс 3 хариултыг илгээсэн шүү дээ. Хамгийн түрүүнд бичсэн бол ялагч боллоо яах вэ? Тийм. За Жан Сунхён 2 гэж ütсэн байна. Тукана сүрийн гамбаа 1 гэж ütсэн байна. Дараа нь Дашны болормаа хөлийнх гэсэн байна. Мөнх чимэг 2 гэсэн байна. За тэгээд тракер гарын бүгж хаа гэсэн байна. Дараа нь 2 гэсэн байна. Сүжон 3 гэдэг хариултуудыг илгээсэн байна. За тэгэхээр Солонгост бол гэмт хэрэгтэнд тэг хөлийн зөвлөлтийг заавал зөвлөгдөв юм байна. Тэгээд тэргээр нь бас ингээд тухайн хэрэгтнийг бол хяндаг гэсэн үг. Та бүхэн тэгэхээр хариултаа нь тэг 46 41 19 41 гэдэг залхуул хамгийн түрүүндээс зөв хариултыг хэлэх боломжтой байгаа гэдгийг дахин сануулъя. За тэгэхээр сая ялагч маань
За чиний харах юм болсон бэлээ. Дуканы сүрэг ам ба. Дуканы сүрэг ам ба. За баяр хүргэе. Манай дуканы сүрэг ам бач мундаг гэдгээ ер нь дандаа баталдаг шүү. За тэгвэл дараагийн асуултаа тавья те. За 100 оны зоосон дээр ямар шууны зураг байдаг вэ? За 100 оны зоосон дээр ямар шууны зураг байдаг вэ гэсэн. Тэр зоосноо гаргаж ирсэн. Үгүй энэ чи юу лээ? За тэгэхээр нэр энэ 100 он хармаалаад явж байл дороо бас хурдан харчих боломжтой юм байна шүү. Манай шанцаа маань нэлээд тийм гоё хийд өглөө шүү дээ. За тэгэхээр 100 оны зоосон дээр ямар шууны зураг байд юм болоо? Тэр шууны нэрийг хэлэх юм байна л да. За тэгэхээр зөв хариултыг та тэгтал 46 41 19 рүү илгээж болно. Залгаад хэлж болно. Мессежээр илгээгээрэй. Комментээр илгээгээрэй. За тэгэхээр энд Ман баяр бүрсрэн тогс гэсэн байна. За тогс бол биш шүү. За тэгэхээр 100 оны мөнгөн дэвсгэрт юу 100 оны зоосон дээр ямар шууны зураг байдаг вэ гэсэн байна. За балан дээрч болорчлоо манайх бас хэрэгжүүлэх гээд байгаа юм шиг байна лээ гэсэн байна. Зоосыг хэрэгжүүлэх эсвэл маск хийсэн болов? Маск хийсэн баха. За тэгэхээр Батуулд шуу байхгүй бидтэй гэсэн байна. Батуулд 500-ын зоосон дээр байдаг үстэй. Суура хааны зураг гэсэн байна. За Дуканы сүрийн ам ба шуу байхгүй хааны зураг л байна штэ хаа гэсэн байна. Шуу байхгүй штэ гэсэн байна. Энэ асуултын эсвэл буруу бэлтгэсэн юм болов? За тийм байх шүү 500 оных юм шүү. За манай ингээд зохиол одоо жишээлбэл нэвтрүүлгийн зохиолч гэдэг байхгүй. За тэрэн дээр ингээд асуултуудыг бид нэр ерөнхийдөө ингээд бэлтждэг. Тэгээ заримдаа ингээд алдах тохиол байд юм аа. Тэгэхээр асуулт маань 500 оных шүү. Сая 100 оных ингээд буруу бичсэн байна. 500 оны дэвсгэрт дээр ямар шуу байдаг вэ гэсэн асуулт байгаа шүү. Нэр 100 он дээр өөрхий хааныг одоо тийм шүү дээ. Хаан байгаа шүү дээ. Юу болгоцсон бэ? Шуу болгоцсон бэ? Нөгөө хэд маань хаан шуу гэсэн. Тийм, буруу бичсэн байна. За тэгэхээр 500 он шүү. Өстө уучлаарай. За тэгэхээр ер нь бол зөв хариултыг буруу асуусан гэсэн зөв хариулт нэлээд ихт орж ирсэн л дээ. Тракер хамгийн эхлээд тогруу гэж бол бичсэн байгаа. Оо за. Ман баяр тогос гэж бичсэн дараа тийм. Ерөнхийдөө нэг хүмүүсийн толгойд нэг байхын мөнгө харгаснаа нь бол нэг бодол байсан байна л да. Тэглгүй хавд өдөр болгондоо хэрэгжилж байгаа хүмүүс чинь тий. За бас жоохноо мөгийн шуу байхгүй штэ гэсэн байна. Тийм шуу байхгүй өстө үнэ 100 он дээр бол хааны зураг байгаа шүү. За 100 дээр байхгүй 500 шуу байна тогруу гэсэн байна. За тэгэхээр энэ асуултын маань ялагчаар тракер боллоо бас баяр хүргэе. Баяр хүргэе. За тэгэхээр буруу асуулт асуусандаа хөлцлөж чи. Яг дараагийн асуулт бол уг нь бол юм 100 онтой юм байна шүү. 100 он за дараагийн асуултыг тэр тавьж байгаа шүү тийм. Тийм. 100 он дунджаар хэдэн грамм жинтэй байдаг вэ? Одоо манайх нөгөө моно гаргаж харснаа одоо чин дээр тавих нь шүү дээ. Эсвэл гарынхаа багцаагаар үзэх нь байна. Дуканы сүрийн хама шуу байхгүй хааны зураг л байдаг шүү дээ. Та хэд мэдсэн үү? Бүр шагнал магналтай байсан бол болрох нь байна шүү дээ тий. За. Сураа шуу байхгүй гэсэн байна. За, жансуугийн ийсүн шин чангун гэсэн байна. Жанжиндээ ийсүн шин жанжины хэлсэн байна. Тэр жанжин байдаг үү нэрээ? Бүрийг хэлсэн. За тэгэхээр дараагийн асуултыг бол тавьсан байна. За 100 он одоо хэдэн грамм жинтэй вэ? Та бүхний сая одоо барьж үзсэн 100 он маань хэдэн грамм жинтэй бол та бүхэн гарынхаа бас баримжаагаар үзээд хэлээрэй. За пүүжэ 1 грамм гэсэн байна. Бэсх бол 5 грамм гэсэн байна. За тэгэхээр хариултууд бол орж ирсэн байна. Дуканы сүр ам ба 10 грамм. За нэг тиймэрхүү хариултыг бол одоогоор бол зөв хариулт орж ирээгүй байна. Ийсүн шин байд юм шүү. За хаагаад үзчихлээ. Түшиг жаалаа тогруу гэсэн байна. Түшиг жаалаа байна гэсэн байна. Хөрхөө хүмүүс айгүй хурдан хариултыг илгээсэн юм шиг тийм. За тэгээд хунлаах шиг байна гэдээ бас нэг хүн бичсэн байна. Төрөний асуултан дээр. Сужаан. Төрөний хариулт бол тогруу шүү. За тэгэхээр үргэлжлүүлээд дараагийн асуултыг тавьсан байгаа. 100 он дунджаар хэдэн грамм жинтэй байдаг вэ гэсэн асуулт байгаа. За тракер 3.2, балан дорж болорч чулуун 3 грамм, чансуухийн 1.122 грамм гэсэн байна. За тракер 32 грамм гэж бичсэн байгаа. Одоогоор бол зөв хариулт орж ирээгүй байна. За бэс quality хариулт бол нэлээд төгсөн 5 грамм. За тэгээ сүбэн трүми гинөө. За тэгээд тоолж авснаас граммлж үзсэн гэж жоохон мөнгө бичсэн байна. Тийм шүү дээ. Тэр чи одоо граммлж үзээгүй шүү дээ ерөөсөө. За тэгэхээр өнөөдөр бас граммлж үзээд гарынхаа жингээр тий хэр багцаатай вэ гэдгээ бас шалгаарай. За тэгэхээр хэдэн грамм байд юм болоо 100 онд дунджаар хэдэн грамм жинтэй вэ гэсэн байна. За бэс quality бол нэлээд дөхүүлсэн гэж түрүү хэлсэн байгаа 5 грамм. Тэгэхээр та бүхнээс хинт болох болов уу гэж бодож байна.
За та бас зөв хариултыг бодож эсвэл багцаа тааж ивэл тэг 70 46 41 19 41 гэсэн дугаар руу залгаад хэлэх боломжтой байгаа. Энэ гэхдээ ерөөс би байсан бол бас л хэлж чадахгүй байна яг. Гэхдээ зөв хариулт бол тун удахгүй орж ирэх магадлалтай байна. Энэ хариултуудыг харахад за Батуулд 524 г гэсэн байна. Жошуа Болдбаатар 8 г, Майнбаяр Пүрэвсрэн 5 г, Tracker 5.6 г, за Майнбаяр Пүрэвсрэн 7 г, Батуулд 542 г гэсэн байна. За тэгэхээр суура 8 г, Tracker 6.2 г, Туканаас хүрээ гамбаа 6, Чансуухийн 6, Майнбаяр Пүрэвсрэн 8 гэсэн байна. За зөв хариулт бол ороод ирсэн байх шүү. Бүр наривчлалтайгаар хэлсэн байна. За Тэгэхээр зөв хариултыг Батболд 542 г гэж хэлсэн байна. За тэгэхээр 100 он дунджаар хэдэн грамжийн дэвэ гэсэн асуултын маань хариулт 5.4 г байгаа. Тэгэхээр Батболд бүр наривчлаа илүү сайн бол хэлсэн байна. Зөв жигнэсээ грамлсан юм шүү те. Харин тийм баг шүү. За тэгвэл зөв хариулт нь 5.4 г юм биш те. Тийм бэсхолдын хувьд 5 г гэсэндээ хөөсөн гэж хэлсэн 7 гэж ütсэн байна. Тэгэхээр 10-ны наривчлал руугаас орохоор байсан юм биш шүү. Тэгээд ер нь хариултуудыг бол маш их илгээсээр байна. 366, 4.5, 4, 5.8, 5.4 кк гэсэн байна. За тэгэхээр энэ асуултын маань ялагч болсон Батуулдаа баяр хүргэе. За тэгэхээр бас таны цагийн ороо та Батуулд ихтэй айгүй ухаалаг хүн байна. Хамгийн түрүүнд тэр 100 дэвсгэрт дээр айгүй шувууны зураг байхгүй гэдгийг бичсэн байсан шүү дээ тийм. За тэгвэл Батуулдыг өнөөдрийн бас хамгийн ухаалаг гишүүнээр тодрууллаа. Манай сонсогчдод баяр хүргэе тийм. За тэгэхээр асуулт хариулт маань энэ түрээд өндөрлөөд гэхдээ сонсогчийнхаа явуулсан загтлаас бас та бүхэндээ хуваалцаад энэ сэдвээр ярилцдаг байгаа. За өнөөдрийн сэдв маань монголчууд бие биенээ ажил хийхгүй маа гэсэн сэдв байна. Яг өчигдрүүхтэй баг зэргийн төстэй байж магадгүй. Тэгээд сонсогчийнхаа загтлыг танилцуулъя. За сайн байна уу? Монголчууд бие биенээ ажил хийхгүй маа. Би одоо Солонгост гэрээгээр ажиллаад 6 жил болж байна. Одоо төмрийн үйлдвэрт 4-7 жилийн гэрээний монгол залуустай хамт ажиллаж байна. Манай залуус ямар ч одоо хүнд ажлыг сайн хийдэг мөртлөө яавал илүү ажил хийхгүй байх вэ гэж бодоод ам нийлээд ажил олгогчоо муулж ажиллаа баллаад байх юмаа гэсэн байна. За уг нь манай үйлдвэр илүү цаг ажиллавал ерөнхийдөө гайгүй илүү цагийн мөнгө бодоод өгчдөг юм л да. Тэгэхээр манай ихэд 2 цаг хийчих ажлыг албаар удааж агаад 3 цаг болгодог. Ер нь л ажил ихтэй илүү цаг хийх нь ойлгомжтой бол тэр өглөөнөөс эхлээд л ажлаа албаар аргацааж удаан хийгээд эхэлдэг гинэ. За би тэдэнд хандаж хоёрын хооронд битгий ингэж хийсэн ажил мөнгө болохгүй гэхээр өмнөхийс солонгосчуудыг юу гэж өмөрөөд байгаа. Эднэр тэртээ тэргүй солонгос хүний хийхгүй хар ажлыг биднаар хийлгэж байгаа юм чинь гээд байх юм аа. Хэдэн монголоо ажил олгогчтой ховлох хэцүү амьдарч байна да гэсэн байна. За тэгэхээр ер нь захааны маань гол санаа болохоор одоо гэрээгээр ажиллаж юм байна тий. За тэгээд төмрийн үйлдвэрт цуг ажиллаад хамгийн гол нь одоо миний ойлгосноор бол одоо ажиллаж яхад за айж хоо хийгээл нэг одоо хурдан хийгээд байна л гээд айж хоо хийцгээл гэж тэгээд идэх юм болов гэж ойлголоо зүг болоо тий. За тэгэхээр манай сонсогчдын хувьд бас энэ загтлыг сонсоод бас та бүхэн юу гэж бодож байна? Магадгүй энэ хүн зөвлөгөөч гэдэг юм өөрийнхөө бодлыг бас илгээх боломжтой. Эсвэл өөрөө чинь хувьд ажил дээр тохиолдог иймэрхүү асуудал байх юм бол уцаараа тэг 70 46 41 19 41 гэж залгаад одоо яг иймэрхүү зүйл тохиолж исэн бол бид нартэй хуваалцвал утас маань нээлттэй байгаа. За тэгэхээр хоёулаа сая захиагаа бол хүргэсэн. Тэгэхээр хамтран ажиллаж байгууллагын мэдээллийг хүргэчихье тийм. За тэгээ. За тэгэхээр манай компанитай MN Post Cargo бол хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр энэ каргоны хувьд болохоор Улаанбаатар хотод бол хүргэлтийн үйлчлэгээр одоо ирсэн одоо ачааг нь тараадаг юм байна. Тэгээд энгийн чингэлэгтд бол 1 кг карго тээвэрлэх нь 2500 вон гэж байгаа. За температур баригчтай чингэлэгт 1 кг нь тээвэрлэх нь 3000 вон гэж байгаа. За температур баригчтай гэхээр бас надад шинэлэг санагдсан л да. Энэ нь болохоор гоо сайхны бараа маск тэгээд иймэрхүү хөлдөх боломжтой одоо магадaltaй иймэрхүү бүтээгдэхүүн за хүнснээч гэдэг юм уу ийм бүтээгдэхүүнүүдийг яг температурын тохируулаад аюулгүй одоо тийм авчирдаг юм байлаа. Өвөлдөө бол дулаахан, зундаа бол сэрүүн байлгадаг. Хаягны хувьд бол Монгол 5-ны B1 давхарт байрладаг. Утасны хувьд Тэг 10 75 69 82 99 гэсэн дугаар байна. За тэгээ яг 5 талын 100 хасах өвлөн нь одоо нэмэх температуртай хөргүүртэй учраас гоо сайхны бүтээгдэхүүн байдаг юм уу? Ер нь муудах чанартай зүйлсүүдийг яг нэг температурт тий гээд чанарын шаардлага дагуул хүргэлтийг хийнэ гэсэн үг. Энэ л ер нь давуу талтай юм байна. Бусад одоо каргануудтай харьцуулаад үзэх юм бол тий. Тэгээ би ч гэсэн өөрөө карга явуулжсэн болохоор надад энэ нь бас айгуу таалагдсан тий. Миний явуулж байгаа зүйлс замдаа одоо тэмдээж газараар явуулж байгаа ч гэдэг юм уу? За эсвэл одоо хүргэлтийн хугацаанд
хугацаа зарцууллаа гэж бодгоод те. Яг чанарын шаардлага хангаагүй ч гэдэг юм зүгээр нэг контент аччихаар одоо хөлдөг ч юм уу те. Аюу гоё гоо сахны бүтээгдэхүүн ингээл бүгднгийн те оолооч гэдэг юм ингээд зарах гад Монгол руу явуулсан чи бүгдээр ингээд хөлдчихдөг ч юм уу те. Тэгвэл нэгдэж тэр чинь нөгөө тодорхой температурт хадгалах хэрэгтэй учраас дахиж ашиглах боломжгүй болдог ч юм уу. Иймэрхүү бас зүйл тохиолддог учраас надад аюу энэ талаараа давуу талтай болов гэж. Сая хөл хорионы үеэр бол ер нь одоо контейнер орж ирч чадахгүй гацаад байсан нэлээд тохиолдсон. Тэгэхээр магадгүй хэд хоногтой гайг байх гэжсэн зүйлүүд нэлээд тийм эрсдэл учирч байгаа зүйлүүд бол байгаа. За ингээ манай нэвтрүүлгийн хамтран ажиллаж байгаа MN Post Cargo ажиллаж байна. За тэгээд өнөөдрийнхээ сэдв рүүгээ бас эргээд орё. За өнөөдрийн сэдв маань болохоор сая бас унш танилцуулсан байгаа. Өөрөө болохоор 6 жилийн турш Солонгос гэрээний ажиллаж байгаа. Тэгээд хамт ажиллаж байгаа залуучууд нь 4-7 жилийн бас гэрээний ажиллаад. Тэгээд хамт ажиллаж байгаа хүмүүстэй мэдээж одоо сэтгэл дундуурч гэдэг юм уу тийм гэхээс илүүтэйгээр зүгээр илүү цагийн мөнгө өгдөг компаниас нь дайггүй бодоод өгчдөг. Тэгээд мэдээж мөнгө хураах гэж байгаа хүмүүс учраас илүү цаг авахын тулд 3 цагт одоо 2 цагт хийгээд амжуулчих ажлыг тэгээ 3 цаг болгоод 4 цаг болгоод ч юм уу ингээд илүү цаг хийх ойлгомжтой өглөөнийх нь өглөөнөөс эхлээд ерөөсөө ингээд хөдөлж ядаач гэдэг юм те нэг тухайн ажил ингээд явахгүй байх ч гэдэг юм те зарим нэг талаар ингээд хөндлөнгөөс ч юм уу харахаар тэгдэг штэ ингээд айгүй хурдан хийчих юм тийм нэг хүн удаан хийгээд байл хэвээр хурдан хийчихсэн гэсэн нэг тийм бодол төрдөг штэ надаас тэр талаас нь ч гэсэн ярьсан байж магадгүй те. Тэр нь ажил дээр дотоодыг уур амьсгал гэдэг нь нэлээд чухал юм шиг санагддаг л да. Ягаад гэвэл одоо нэг ажилтаа олон хүмүүс байхад дунд нь нэг хүн жоохон тийм сөрөг байх юм бол нийтээрээ нэг тийм байх хандлагатай. За ингээд сайхан ажиллажаа гэдэг жахад одоо нэг нь ингээл үгүй гээл тэгээд хахаар яг нэг дагаад хийхгүй байгаа хэцүү. За тэгээд сайн хийгээд хахаар нөгөөдөл нь бас энэ нэг одоо солонгос хүмүүсийн өмнө хог ахгүй тань гэдэг юм ингээд юутай байгаад байдаг. Зүгээр дээр нь ингээд ажил хийж байгаа хүмүүсийн туршлагаас нь харах юм бол үйлдвэрийн ажил хийсэн хүмүүс бол ер нь тийм айж хүн хийгээд тийм сурцсан байгаад байдаг. За ИСА ч гэдэг юм уу цагийн ажил одоо арбайтнд гардаг хүмүүс бол газ хийгээл дуусгах тийм нэг юу темпэнд орчдөг юм байлээ. Тэгэхээр тэр хоёрын оронд бас нэг баг зэрэг тийм зөрүү гэдэг юм уу тийм зүйл бол харагдаад байдаг санагцсан. Тийм. Тэгээ яг цагийн ажил миний хувьд бол хэрвээ цагийн ажил те яг ийм одоо 3 цагт хийх ажил цагийн ажил байвал тэрийг яг 3 цагтад харуулаа хийгээл тэгэл дуусаа явдаг. Тэрнээс бас хитрхийг хурдан хийгээч гэдэг юм да. За энэ ажлыг хийгээд гест хараа явчих гэдэг. Одоо тийм ойлголт бол солонгостой байхгүй шүү. Хэрвээ чи ажиллаад ингээд төвлөд дууссан бол дараа нь тэгээд нэмээд ажил өгчдөг байхгүй. Надад л миний ажиллажсэн газар тийм байсан. Тэгэхээр хурдан бас хийхтэй гэхээс илүү яг тэр тухайн өдөр олгогдсон ажлаа хийгээл яваа. Бүр эсрэгээр удаан ажиллаад илүү цаг авнаа гэдээ удаан хийвэл жоохон надад ч ихсэн өөрт маань жоохон хэцүү байх юм бол хийх юм болдоггүй яг яах вэ гэдэг юм уу тийм бодол төрөөд. За Жоша Болдотер өдрийн нормын ажил хийдэг бол тэрийгэл хийж явж байсан дээр илүү хийлээгээд цалин нэмэхгүй ажлыг л нэмнэ гэсэн байна. За бэсэх бол наадах сэдв чинь хоёр талтай гэсэн юм. Тэгэхээр бас яг хоёр талтай гэдэг нь бол зөв л дөө. Ягаад гэвэл яг нэг талаар нь хараад зөв буруу гэхэд нэлээд тийм хэцүү санагдлаа л да. За сураа яг хийх ёстой ажлаа хийдэг номоор нь л хийх зөв байх таа гэсэн байна. Тракер Солонгост яг яах гэж юу хийх гэж ямар зорилготой ирсэн өдөр бүр өглөө бүр орой ажиллаад хараад гэртээ харах хүртлээр сайн бодож явах хэрэгтэй гэж бодож байна гэсэн байна. За ташны болормоо ажлыг сайн л хийх хэрэгтэй штэ. Тэгвэл ирээдүйтэй гэсэн байна шүү. Ирээдүйтэй штэ гэсэн байна. За тракер татварны үнэсийг авах шиг байна тийм. За Эрдэнэпур бас ИСА хурдан хэвлэлт дуустдаг гэх тийм. ИСА болохоор хурдан хэвлэлт тараачдаг юм шиг хэлээд. Би ч нөгөө дандаа цэвэрлэгээний ажил хийжсэн болохоор хурдан цэвэрлээд үйлдвэрийн ажил гэсэн хурдан ингээд дуусчаар дараа нь ингээд овоолоостэй авчаад урд тавьчихдаг байхгүй. Тэгэл тэрийг дахиад хичнээн би хурдан хийж байгаа ч гэсэндээ дараа нь ингээд маргааш нэрэхэд ажил нэмэгдсэн байгаад байдаг. Тэгэхээр зөв ер нь яг хийх ёстой өдрийнхөө хийх ёстой нормыг л яг цаг хугацаанд нь хийгээл явж исэн дээр юм байна л гэж би бол бодсон. Тэгээ надад яг иймэрхүү зүйл тохиолж байсан болохоор яг гэхдээ Монгол хүмүүс биш байсан л да. Би нэг газараа ажиллаж байгаад яг одоо ер нь бол гэрээгээр ажиллаж байгаа нэг үйлдвэрт нэлээд доктортой ажиллаж байгаа. Дараа нь оюутан болох хоорондоо нэг хэсэг арбайт хийгээд тэгээд одоо саамжлаас гараад явхад солонгос хүмүүс ялангуяа тийм нэлээд өгшин тийм хүмүүс байсан. Тэд нэр болохоор байж удаа хийгээл гарыг л гарс тамхилээгээл би нөгөө тамхи татдаг болохоор кофе уугаал заримдаа нөгөө кофе уухаар юу байгаад байдаг штэ зөхгүй тэгэхээр зүгээр ус хийж аваад тэгээ нөгөөдөө цуг гараад тэгэнгүүт ингээл айж яваа хийгээл тэгэж бас өөртөө хилээд идэг юм байл нөгөө цуг угаар арбайтер очсон хүмүүс тэгэхээр янз бүр л бас байгаад идэг санагдсан л та. Тэгээ захирлыгаа юу гэдээ бас хэлсэн байна тийм одоо их муулдаг за одоо юу гэдэг тийм иймэрхүү зүйлүүд битсэн байна. Энэ бас нэг тийм юу Ford гэдэг чинь Henry Ford тэрийг машины үйлдвэр дээр нэлээд ачаалттай хүмүүсийг ажиллуулдаг. Тэгээ албаар өөрийнхөө зургийг ингэж тэндээ наагаад тэгээ хүмүүс тийшээ баг нулимаад уурлаад нөгөө одоо юугаа гаргацдаг гэдэг. Тэгэхээр
уураа гаргацдаг. Тэнгүүтээ хүмүүсийн ажлын бүтээмж өндөр байдаг гэдэг хүмүүсийн бүр сэтгүүдээр тийм тоглолцдог тийм тохиолдлыг бас ном дээрээс уншижсэн юм байна. Өө за тэгвэл ингээд тавьчмаар юм биш үү те тэгэхээр тавиал тэгээ ижлээ иждэг те. Яг зөв солонгос хүмүүсийн хувьд мэдээж яг нэг одоо зүгээр гол нь яг бид нар ингээд өөрсдөө тэнд ажиллаж байгаа монгол залуучууд байгаа шүү дээ. Тэгэл за зарим нь болохоор одоо юу гэдэг ингээл яг энэ битсэн шиг тийм өмхий солонгос яг тиймэрхүү хандлагаар хандаад хараа өөртөө илүү тийм нэрв аваад тах шиг. Тэрнээс зүгээр тэр болгон ажлаа өөртөө ингээл хийгээл заавал тэр хүний төлөө ингээ нэрвдэхгүйгээр илүү амар явцсан ч бас зүгээрснэгдээд тийм. Надаа би яг нэг удаа буудлын ажил гараад тийм ах チョ ажилладаг гэсэн байхгүй. Тэгээ тэр хоёр ингээд би дөнгөж очиод яг анхны удаа л ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ тэр хоёр ингээд надад хамгийн амар стресстэйсэн ингээд одоо ажиллаж байгаа газрынхаа хүнийг муулаад ингээд баян хараалын үхлээстэй. Би ингээд зүгээр юм цэвэрлж байгаа шүү дээ. Өдөржингөө ингээд хамт байна шүү дээ. Тэнгүүд ингээд баян тэрлээ тэр ингэсэн тэгсэн тэргээл дандаа ингээд хараалын үхтэй баян уурлаа. Тэгээ нэг юм болохоо баян гутал тэгээ муулаал те. Тэнгүүд нөө би хажууд нь гинт уур хүрээд нэг тийм би хүртэл тэр нөгөө уулзаагүй тэр захиралд нь уур хүрэх гээд байгаа байхгүй. Тэгээд яалтч сүултээ ингээд яг өглөөнөөс эхлээ орой болт гэхээр орой болонгууд нь айгүй ажил хийх дургу болчтой юм билээ ингээд бүрслээ дахиж хийхгүй баг нэг тийм хүсэлж гэдэг юм хажууд нэг хүмүүс одоо зүгээр өөрөө өсдөг ажил хийгээл ингээд байж ивэл өөр штэ тэнгүүд гэл тэгэл над дээр ирээл тэр өстө тэгсэн энэ амар тэнийг ч гэдэг юм уу те ингээд эсэн бус ер нь энэс жоохон хурц өгнөд хэлсэн л дээ баян нэг юм хараалын өгнөд хэлээ тэгэл тэр чинь тухайн үед нь одоо эвдрэгч гэдэг юм уу нэг тийм асуудал гарсан л да. Тэгээ нөгөө нэг тэр буудлын одоо захирал хэм эзэн нь орж ирээд тэгээд энэ нэтрэгээ яриад тэгээ би нэг голд нь орчуулж өчөөл юм яасан чинь гарч гоё бараг тэр нөгөө бүхс нь гараа юу үгүй юу л та нэрээ тэнийг мөн ингээл дахиад баха юм хэлж байгаа байхгүй. Тэгээ нэг өдөр ингээ өнгөрсөн чинь сүүлрүүгээ бүр амар стресстэй. Тэгэхээр бас жоохон тайван ажлыг нэг жоохон тайван хийвэл зүгээр билээ бодлоо тэгслээч гэдэг юм уу те. Тэгээ одоо юу солонгос хүмүүсийн яг тийм зам байгаад байлдаг л та ингээд нэлээ муулдаг тийм. Тэнгүүд би яг тэн дээрээс юу анзаарсан бэхээр би ингээд өөрөө тийм зүйлийг ингээд илүү нухастайгаар хүлээгээд авчдаг. Ялангуяа солонгос хүмүүс цог муулж жаал хүрээ тэр өнгөт нөөгөл инээгээл ингээд харсан. Тэнгүүд би ч нөгөө хүнийг зүгээр анх ямар ч төсөөлгүй байж байгаа тэр хүмүүсийн ингээд хэлсэн тодорхой хэмжээнд нөлөөлчөөл энэ нь ингээд идэх ч өнгөт тийм анзаараг мэдрэг болчихдаг ч юм уу. Тэгээд магадгүй өөдөөс нь тийм нэг илүү тийм сөрөг эсвэл бол бараг эсэргүүцсэн юм хэлчих гээд байдаг. Тэгэхээр тийм одоо нөлөө аль болохоор сонсохгүй байхыг хичээхгүй бол сонсцохороо би ингээд хүлээж авангуудаа эргээд шууд үйлдэл гаргачаад байдаг. Хариу үйлдэл одоо тийм. Тэр хөндлөнгөөс л би тэр үнийг сонсоод өгөнч чаа гэсэн үг. Тэр захирал махлын юусэн хараагүй. Тэгсэн мөрчлөө нөгөө хагч хоёр л намад дээр муулаад байгаа би бүр яг орой болгоо шууд дургу өрөөд байгаа байхгүй харангуут энэ нэг тиймэрхүү хүн юм шиг байна. Тэгээд тэгэхээр бас нэг тийм бусад жоохон нөлөөлөд идэг гэх юм уу. За зөө Азкана Чимбаах тамиг татдгүй сайн залуу юм байна штэ гэсэн байна. Оо баярлаа. За тракер 6 жил ИСА хийсэн гэсэн байна. За Эрдэнэ бүрүү ИСА хурдан хэвлэлт дуустдаг гэсэн байна шүү. За тэгээд сураа стресстэй хүмүүстэй харьцах дургүй өдрийг муухай энергитэй болгоод байдаг юм а гэсэн байна. Тэгэхээр яг нөгөө түрүү хэлсэндээ ИСА-ных гэдэг юм уу тэгэхээр тэрэн дээр бол ялчгүй гялцуул хэвээр багаараа нийлж ажиллаж гялцуул тэгэнгүүтээ нөгөө хүмүүс маань үйлдвэрийн ажил хийхээр тэр нэг бүр залхуун өрөөд тий. Тэгэхэд яг нэг удаан үйлдвэрийн ажил ч юм хийсэн хүмүүс бол ялангуяа ингээл чихвч зүгээл нэг таваараад нэг тийм байгаа сурцсан яарах юм байхгүй. За одоо тэдэн цагаас цайндаа орно. Тэдэн цагаас одоо юу гэдэг нэг дахиад хэсэг амар ингээл амралтын цагаа голцоо харсаар гал ингээл явцдаг штэ. Тэг тийм яг ялгаа надаа их байдаг юм шиг санагдсан. Тийм. Стресстэй хүмүүс гэж тэр саяхан автобусанд шүү дээ. Саяхан биш хэдэн жилийн өмнө байсан баг. Автобусанд суугаад нэг их миний хөл дээр гიშгсэн байхгүй. Тэгэхээр би ёй гэдээ дуурсан чинь над руу шууд тасан. Чи өстө юундээ явуулаад байгаа чи. Тэгэл бүр над руу уурлаад нэг тийм стресстэй байгаа ингээд шууд хүмүүс рүү цацчихдаг шүү дээ. Тэгээд уурлаад тэгэхээр би та их чи яага уурлаад байгаа би юм хэлээгүй гэсэн чи зүгээр хэлчихсэн мэт чи. Над руу уурлаа. Тэгээ би бүр за энэ их нэлээ стресстэй байж дээ л гэж бодсон. За сужаан ер нь ажил олгогчоос хүндлэхэн зөвлөдөө гэсэн байна. Тэглэв яахан. За тэгэхээр нэг солонгос хүмүүстэй хандах хандлага гэж энэ дээр бас нэг тиймэрхүү зүйлүүд зүгээр дунд нь ингээд яг энэ хүний хувьд магадгүй зүгээр мэдээж захаа бичиж байгаа хүмүүсийн хувьд нэг жоохон идэвхтэй гэдэг юм уу эсвэл бол юмыг нэг арай өөр болгочихсаа гэдэг сайн талууд байдаг боловч нөгөө талаараа нэг итэвхэн жоохон хитэрчгээрээ тийм яг нөгөө бас юу тал руугаа нөгөө тэтгэн нэг уусаа зүгээр ингээд зэрэгцээд явж байлаа шүү дээ тий. Тэгэнгүүт яг би солонгос хүмүүстэй одоо ингээд очиж хэлэхээр хэцүүгээд тэгэхээр заавал одоо яг тэгж очиж монгол хүмүүсээ хэлэх шаардлага байна уу тий. Энэ хүн магадгүй яг одоо яах вэ гэж эргэлзэж байгаа тийм шатан дээр ирсэн л байгаа юм шиг санагцсан. За Дуканасрын хамбаа хүмүүсийн хэлж байгаа ямиг баруун чихээрээ сонсож зүүн чихээрээ гаргачих хээ. Тэгэл өөрийн хийх ёстой. За надад чадраа хаачлаа. Тэгэл өөрийн
За уучлаарай. Тэгэл өөрийн хийх ёстой ажлаа хийгээл биендээ тухтай ажиллавал аяндаа цагаа зохицуулаад сурчхнаа гэсэн байна. За Жошуа Болдотер тийм эргүү балан юмнуудтай хамт ажиллахаар ер нь ямарч ажиллах сонирхолгүй болчихдээ штэ гэсэн байна. За тэгэхээр бас энэ балан дээрж болорч өнөөлөний битсэнтэй бас санал нэг л байна л да. Ажил олгох ч уг нь бол хүндлэх хэрэгтэй тийм. Тэгэх юм бол нэгдүгээрт яг өөрт нь амар байна. Хоёрдугаарт тийм. Тэгээ одоо нэг ямар нэгэн байдлаар ингээд өөрөө хүн ингээд дарамттай болчих штэ тийм. Одоо дургу байгаад ажиллаа. Тэрний оронд ажиллаа бас солиод явчих. Учир зүггүй хайрлаад байгаа юм. Гэхдээ ядаж мэдлээд тэгээ хэрвээ над би үнэхээр дургу байвал тэр хүнтэй нэг ярьдгүй штэ. Зүгээр чимээгүй л ингээд хажуугаар өнгөрчтэй. Тэгэл өөрөө хийх ёстой ажлаа хийгээл ярихгүй бол тэр хүнд ингээд уурлуулаач гэдэг юм уу намайг тэгээд шаардлага байхгүй. Зүгээр мэдлэх бол мэдлээд асуух зүйл байвал асуугаад тэрнээс өөрөө нэг хувийн юм яриад байдаг штэ хүмүүс ингээд бистэ тэгээд өглөө ингээд гэл нэг тийм айгу чөлөөтэй ярих гэх тэнгууд нөгөө хүн нь шал өөрөөр бодоо энэ өглөө ажилдаа эрэхтэй тэгсэн юм аа гэдэг нэг тийм өөр юм бодож гоод байдаг шүү дээ. Манай тэр нэг үйлдэлт хамт ажиллаж байсан л ихч айгу яриасаг. Тэгээ нөгөө нэг солонгос хэл жоохон гайгүй ярьцдаг. Тэгэл нөгөө захиралдаа би өстө тэгсэн цалингаараа ингэсэн ярьсан чинь дараа нь ингээд захирлын яриаг сонссон чинь энэ одоо мөнгө төгрөгөө ингэж үрээд идэм байж гэдэг юм уу дараа нь ингээд ярьснаа жоохон тэр эмэгтэй талаар буруу ойлголттой болох гэдсэн л да. Тэгэхээр бас нэр хамаагүй одоо тийм амьдралаач гэдэг юм уу яриад дэм юм шиг үлээ дотн биш юм чинь те. За, Эрдэнэ пүрэв Иса хийж байгаад өөр ажил хийхээр цаг юур явж өгдөггүй штэ, өгдөггүй юм байлээ гэсэн байна. За, Мянбар пүрэвсрэ манайхаа яг үнэндээ ажил олгохдоо яаж ийгээд нэг хоч өгцөн байдаг. Өвгөн хазгархаар гэдэл. Бас ажлыг нь хийж өгч байгаа гэхээс илүү хаттай хамтдагч гэж боддгоо гэсэн байна. За, тогоотой хоолндоо нулимснаас ялгаагүй гэсэн байна. Сайхнаа солонгосчууд яг тэгдэг шүү гэсэн байна. За Лора Лиза өдрийн минь хоёроо гэсэн байна. За зөө Азкана яг дургу байх бодтой шалтгаангүй зүгээр л тэр хүнийг гадаад байдлаас нь элдвэр дарамжлах гэх мэт хүмүүс байдаг. Дарга нь яагаачгүй байхад мэдээж дарга хүний хувьд бол зохих шаардлага тавьж л таарна гэсэн байна. Тэгээ ер нь нэг хоч байгаад идэг те. Би тэр нэг үйлдвэр татсан чинь бас ингээд том нүдний шилтэй хүн байсан л да. Тэгсэн чинь нүдний шилтэй өвгөн гэлөө биш нүдний шилтэй баагаж гэлөө амтны нэр хэлсэн юм аа нэрийг мартчихэж тэгэхээр би гайхаад тэр нэг надад хэлэхтэй болохоор монголоор ярьж байгаа болохоор тэгээ хэлсэн байна л да тэр нүдний шилтэй хэнийг дуудгээд тэгэхээр би гайхаад хэнийг нь дуудах юм болоо гэж хаагаадсан чинь их чинь чамд сая хочоор нь хэлчих наад чи тэгдэж шүү гэнэ ингээ монголчууд хоорондоо ярихдаа нэг хочоор нь хэлж ярьдаг тэгээд захирал нь ярих юм бол сажааны юм арай өөрч гэдэг юм уу те одоо Илсаны тэр нэг саамшил дээр би анх очиод яг нэг тэрийг их сайн мэдчихсэн. Дэлтэнгийн саамшил, шавраяа саамшил, эмгэн өвөрөх гэд хүмүүс их ярьдаг. Одоо тэр хэвээрээ байгуулаа нэр тэрийг хүмүүс монголчууд энэ мэддэг те. Хаана нэнгүүд дэлтэнгийн саамшил дээр нэг тэгэл тийш навчдаг. Тийм надад бас нэрээ тэг айгууг сонсч байсан юм. Гэтэ би бол самуучлаас ажил олгогч одоо нөгөө зуучлалын байгууллагаас нэг гар дүү хуваарал гардаг байсан л да. Гэтэ хүмүүсээс нөгөө их чнараас очиод удааг байхдаа би одоо хаанаас ихчээ гарах вэ яах вэ хөөг асуужсэн чинь надад яг таних шиг дэлдэн арай хэлээгэн бас нэг юм хочтой. Тэгээ хэлжсэн айгуу сайн саналаа сая. За Лора Лиза айгуу ажиллахад хэцүү хүмүүс байдгийн шүү. Би дуугаал ажиллаа хийдэж штэ. Хов яриад байдаг хүмүүст их дургүй гэсэн байна. Заримдаа гэхдээ яг хов ярихгүй л да зүгээр ингээд найз нөхдөдтэйгөө те сайхан буу халаа тэр тэгсэн штэ ингэсэн штэ гоё ингээд стрессээ тайлан ажил дээр яг ингээд нэг тийм 100% ингээд хэрүүл маргааны хов ингээд сонсонгууд нэг тийм цаанаасаа нэг тийм ажил хийх хүсэл байхгүй болох гэдэг байхгүй яг нэг тийм би дургу биш мөртлөө нэг хөндлөнгийн хүний ярианаас болоод ингээд албаар одоо чихрүүч чихвч зүгөөгүй би ч нэг ажил дээр чихвч манайхаар өсөж чихвч зүүж болдгоо байхгүй тэнгууд нөгөө хажууд байгаа хүмүүс нэг ихчиг л айгүйх муулаад байдаг тэгсэн сүүлдээ зүгээр тэр ихчиг харахаар л энийг чийсэн юм шиг байна гэсэн нэг тийм бодол төрөх гээд байгаа байхгүй тэр нэг хөндлөнгийн хүний ярианаас хүнийг уг нь ерөнхийдөө бол ерөөсө дүгнж болохгүй шүү дээ яг бол би тэр үнд харцж үзээгүй юм чинь тэгээ яалтч хүн гэдгийг баян гараад хахаар сүүлдээ нөгөө хүнийг харахаар залах уу хөрөөд бүр нэг олон удаа харцсан юм шиг те тийм зүгээр надад бол тэгэл түрүүн дуканаас өөр гамбаа битсэн баха тий зүгээр чихнийхээ хажуугаар өнгөрөх гэдэг тэр нь амар байд юм даа тэгэл болж өгвөл тий за Мянбар пүрэвсрэ эмгэн өвгөн гэхлээр яг эмээ өвөө биш байдаг штэ гинэ за тракер хаа манай нутаг яг хэвээрээ гэсэн байна за заяа Азкана нэг хүнийг өвгөн гэд байсан гэтэл тэр хүн дөнгөж 40 гарсан байсан гинэ надад нэг одоо тэр нөө байрны биш юу буудлынх нь эзнийг нэг ихчл эмгэн шолмос гэдээсэн аахгүй. Тэгэхээр би нөгөө цалингаа авахдаа яг тэр хүн дээр очиод мөнгө авсан чи юу вэ? Дөнгөж хиттэй гэлээ 29 өглөө 30-тай эмэгтэй байхгүй. Тэгсэн эмгэн шолмос гэж нэрлэлсэн. Тэгэхээр би учир зүггүй нэг хөгшин настай хүнийг л одоо тгээ очилцсан байх та. Яатсан болоо тгээ очилцсан болоо гэдэг. Би нэг өдөржингөө ажиллах орон цалингаа авсан чи хараа. Айгу залуу хүн үнийг тгээ очилцсан байсан шүү дээ. За Туяа солонгосын ажлын талаар биш Монголын ажлын байрны талаар яриач. Шал дими юм ярих юм аа гэсэн байна. Энэ ч одоо солонгостойгоо монголчуудад зориулсан нэвтрүүлэг шүү дээ. Яг гоо туяа хэлэхэд манайх нөгөө
ажлын өдөр бүр бас 21 цаг 15 минутаас солонгосын цагаар 22 цаг 15 минутаас гэртээ арих зам гээд Хилийн чандах монголчуудын зөвлөлтөд бол хамтарч нэвтрүүлэг хийж байгаа. Тэгээ энэ нэвтрүүлэг нь болохоор ихэвчлэн одоо гадаад байж байгаад Монголдо ирсэн залуучуудыг ямар ажлын байрнаар гараад ямар байна бодит байдал ямар байна гэд тийм сэдвээр бол нэвтрүүлэг хийдэг шүү. Тэгэхээр та бас одоо эрт даваа гарагт 22 цаг 15 минутаас сонсоод үзээрэй гэж хэлмээр байна. За ингээд монголчууд солонгос нэвтрүүлэг маань энэ өндөрлж байна. Тэгээд бид хоёр хамт байсан бүх сонсогчдод маш их баярлалаа. Зөв хариултуудыг бас айгүй мундаг илгээсэн. Бүгдээрээ айгүй хурдан хариултыг илгээсэн болохоор бид хоёр бүр асуултан дээр юу вэ? Ийм ордон дуусгуулсан юм уу гэж бодтлаа. Айгүй хурдан хариултыг илгээсэн шүү. Бас сэдвээр гоё хариултуудыг бас тэ зөвлөгөөнүүдийг бичсэн та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээ хэрвээ бид хоёулаа бас загтал хэлхийг хүсэх юм бол манай энэ дэлхийн монголчуудын радио болон за Амжил радио Солонгос гэсэн групп руу бас илгээх боломжтой байгаа шүү дээ хэлээ. Тэгээд нэвтрүүлгийн шууд төлөвлөгч Чимбат, төлөвч Чанцалд болон найрагч гандлага ажилласан байгаа. Цаг болгоны төгсгөлдөх лайв болон оройн 20 цаг 15 минутын Солонгос дахь монголчуудын лайв нэвтрүүлгээр эрг уулзлаа. Тэр баяртай. За тэр баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиглагч MN Post Cargo. Монголд байгаа гэрээхэндээ баг сага юм явуулах гэсэн чинь хэл хаалттай хэцүү юм аа. Хүүе. Чи одоо л сонсоогүй юу? MN Post Cargo 7 өнөө бүрийн 5 гарагт Солонгосоос Улаанбаатар чиглэлд ачаа явуулж байгаа шүү. Хүй тийм үү? Тэднийх дулаалгатай тээвэр хийдэг гинэ. Зун нь хасах, өвөл бол нэмэх температурын хөрвүүртэй. Тийм болохоор гоо сайхны бүтээгдэхүүн явуулсан ч хөлдөн гэж санаа зовлтгоо. Монголдо бас хөрвөлттэй гэрээсээ л ачаагаа авдаг гин. Ямар амар юм бэ? Нөгөө гэрээхэндээ явуулна гэдээсэн ачаагаа MN Post Cargo-гоор явуулчих юм уу? Хаягийг нөгөөч. Солонгост хаяг нь Монгол 5-ны B1 давхарт байдаг гин. Утас нь TIG 10 75 69 82 99, TIG 10 27 73 82 99. Улаанбаатарт бол төмөр замын Варета чуулган ардалт 2 давхар Саар ловс байт юм бэлээ. Утасны дугаар нь 77 13 23 23. Өнөөрөө MN Post Cargo гэсэн Facebook хаягаар нь бас холбогдох боломжтой. Ашгүй дээ баярлаа.